э책 고 에륜 순순히 내랄트랄 아멘. 옥은 잠트통 아이러헝 아문드친 주르흔드친 비 эцэн 에륜 순순히 기를레일 бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Номносгийг нэгдүгээр уншлаа. Үгсийг нь өөрсдөдөө аваад эзэн өөд эргэж хилэнц бүрийг минь хэлтрүүлээд хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаар бид дахил болгон өргөе. Ассири биднийг аврахгүй, бидэж морь унахгүй. Өнчид таны дотор өршөөлийг олдог тул гарын бүтээлээ манай Тэнгэр бурхан гэж дахин бид хэлэхгүйгээр уралтыг нь би эдгэн. Нэхэлгүйгээр би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон. Израиль би шүүдэн болж сараан цэцэг адил тэд дэлбэлэн Ливаны хушмод мэт үндэслэнэ. Мөчүүд нь нахайлж гоо үдэслэнэ. Чидүүн мод шиг анхлын үнэр нь Ливаны шиг болно. Сүүдэрт нь амьдрагсад үр тариаг дахин ургуулж усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Анхлаа нь Ливаны усан үзмийн дар шиг байна. Эфрема би шүтээнүүдийн шиг гэж үү? Хариу өгч чамайг харгалзсан би билээ. Би мөнх ногоон майстай адил надаас чи үр жимсээ олно. Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. Эзний замуу зөв тул чигч шударга нь түүгээр алхаж тэрслэгчид харин түүнд нь бүдрэх болно. Маркийн 27-аас хийх уншлага. Хуулийн багш нарын нэг ирж тэдний маргалдгийг сонсоод Есүс тэдэнд сайн хариултыг мэдэж түүнээс ямар тушаал бүхний эхэнд байх вэ гэж асуулаа. Есүс эхнийх нь сонс Израиль. Бидний Тэнгэр бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи Тэнгэр бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл гэсэн юм. Чи хөршөө өөрийн амьтад хайрл гэсэн хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. Хуулийн багш түнд тийм ээ багшаа. Тэр бол ганц бөгөөд түүнээс өөр байхгүй гэж та үннээр адилаа. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн амьтад хайрлах нь бүх шатаал дахил хийгээд нядлах дахлаас ч илүү чухал юм гэв. Түүнийг ухаалаг хариултыг Есүс хараад түн чи Тэнгэр бурхны хаанчлаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хинч дахиж түүнээс юм асууж зүрхэлсэнгүй. Таны үг миний хөл дэх тэнлүү миний замдаг гэрэл. эцэн бидний ариун библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. 아멘.